Тэгэхээр бидний спонтаны оруулсан үгсийг наашаа техник зүйлийг бидний зөвшөөрөх боломжтой зорилгоо. Тэгэхээр социальны үгсээр оруулсан спартаа сүлхэмжлэгүүд атомосын үгс багтаачаас адрын нормсыг дэвшилдэг. За нийтдээ оруулсан үгсээр хөрөнгөсөн явуулдаг. Snootstek samboyo, memnuniyet snootstek sanatçısı, Türkiye derecede artık. Peki fotoğrafı hangi ülkesinde gösteriyor? Tabii ki şirket, şirket bunda. Peki bildiğim gibi oyuncu insanlara isimler Эмисүүдээ стандартаас хагас дотоорын явуулдаг маань явуулдаг гэсэн зүйлстэй. Тэгэхээр уцаад нөгөө шалтгаан болохдоо энэ эзэмүүд стандартаас өндөр байгаа учраас танаа явуулдаг стандарт шаардлага хангалттай яг хэлбэртэй хүмүүст чадахгүй үздэг. Тэгвэл уцаад бид нар энэ эзэмүүдийн агуулгыг барих шаардлага үүсэж байна. За тэгэхээр яаж нэг хэвээр бидний өнөөдөр өөрсдөө авахтай зөвшөөрөх гэдэг маш олон төрлийн зөвшөөрөх гэдэг өмнөсөн хичээсэн үнэхээр үдээсэн явуулсан. Тэгэхээр бид нар 2010 онд цаг 35 дэлхийн цаг зөвшөөрөх томог хөрөнгө тавьжсэн. За тэгээд дараа нь бол 2018 онд Зампон рост гэдэг машин. За тэгэхээр энэ маань яаж нэг гэхээр гэдэг маань яаж нэг нэгдүгээр дугаарыг хэрэгтэй нэгтэй за энэ хөрөнгөд маань хэрэгтэй зарцуулалтаа гүйцэхгүй болцгоо. За хоёрдугаар долгууд бид нэр хөдөө орон нутагт эдгээр уран осмос технологиг ингээ ашиглаад ирэхээр ашиглалтын зардал нэгдүгээр өндөртэй. За 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. За 3-р долгууд хоногдох боловсруулж байгаа. Одоо би хоногт 1000 тонн усыг цэвэршүүлээ гэж үзэх юм бол мембран фильтрээр бид нар бараг бохирдол өндөр мембран фильтрийн нөө цэцвэр үйлчилгээ химийн угаалга ингээ цаашдаа явахгүй болоод ирэхээр бохирдлын түвшин нэмэгдээд 30% хүртэлх усаа бид нар буцаагаад ингээ хайдаг ийм технологиг ашиглаж байсан. За тэгээд нийт ингээд харах юм бол би ботор магний ионы хэмжээг буулгах ёстой байтал мембран фильтр уран осмосын технологиг ашиглахаар нийтдээ энэ үндэсний усан дагуулгагдж байгаа нийт элементүүдийг ингээд багасгасан ийм технологиудыг өмнө ашиглаж байсан юм байна. За тэгээ 18 оноос хойш бид нэр уран осмос технологиг ашиглаж байгаа нэг хэсэгтээ ерөнхийдөө үндэсний усаа цэвэршүүлэхгүй яг энэ элементийн агуулгаар ард иргэдтэй хүргэжсэн. За тэнгууд цаашлаад бид нэр 2023 онд үндэсний усыг цэвэршүүлэх Ахиад Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар яг энэ элементтэй таарсан ус цэвэршүүлэх байгууламжийг бид нэр ингээд юу бас ашиглалтанд оруулсан. За энэхүү технологи маань яг юунд тулгуурж байна гэхээр ион солилцооны аргаар бид нар магний ион, ботарын ион хоёрыг бууруулж байгаа. За ингээд энэ технологиг нэвтрүүлээд ирэхээр уран осмос технологитой харьцуулахад зардлын хувьд бүр 70% бураад за хаяг тусны хувьд маш бага хэмжээгээр 4% хүртэл буурч байгаа. За тэгээд стандартын шаардлага хангасан нөгөө усаа нийлүүлэх боломжийг бий болгож ирсэн. За тэгэхээр энэхүү систем нь яаж явж байна гэхээр бид нэр зэрэгцээ системтэй
цагт 70 тонн 30 тонн гэсэн зэрэгтэй системийг байрлуулад за тэгээд нийтдээ бид нэр цагт нэг 100 м3 усыг цэвэршүүлэх хүчин чадалтай ус цэвэршүүлэх байгууламжийг тавьчихж байгаа. За хамгийн ихэнд олонгууд бид нэр механик шүүлтүүрийг ашиглаж байна. За эндээ бид нөгөө шүүгч материалуудыг ашиглаж байгаа. За эхний механик шүүлтүүдээр олонгууд амтэрцээж ашиглаад за гитаны шүүлтүүдээр олонгууд Q2 ашиглаад анины шүүлтүүдээр идэвхжүүлсэн хөнгөн цагааны оксид ашиглаад за идэвхжүүлсэн хамгийн сүүлийн юун дээр олонгууд идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүрийг ашиглаад ингээд 4 янзаар усаа шүүж ийн гэсэн. За тэгэхээр энэ дээр ямар процесс явагдаж байна гэхээр ерөөхдөө механик шүүлтүүдээр бид нөгөө гүний их усврээс ирж байгаа эс шороо том ширхэгтэй хойлцоо механик хойлцуудаа бид бариад үлдчихэж байна. За гитаны шүүлтүүр дээр олонгууд бид ион солилцооны уруулаар нөгөө кальц магний ионы солилцоо уруулаар нийт хатуулгыг багасгах чинь үүнийг багасгаснаар магний бастаага буурангууд нөгөө стандартын шаардлага хангаад эхэлж гин гэсэн. За анины шүүлтүүр дээр олонгууд бид боторын ионыг ингээд бариад за хамгийн сүүлд идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр дээр ерөнхийдөө нөгөө өндний усны өнгө өндөр амт за холоорт нэгдлийг тэмтэй эдгээр бүтээгдэхүүнийг бид барьж үлдчихэж байгаа. Ийм технологи баг. За тэгэхээр бид 23 онд анх нөгөө туршилтаа 3 сараас эхлээд явуулж гисэн. За тэгэхээр энд нөгөө итгэмжлэгдсэн лабораториудын үр дүнгуудээр харах юм бол за хатуулгын хувьд бол анх 2 сарын 6-нд туршилтын хувьд явж байхад нэг буураад нэг 385 мг литртэй байсан бол за 3 сарын 13-ны үр дүнгээр бүр 0.48 ч гэдэг юм ийм байдлаар элементүүдийн агуулга хэмжээ маань ингээд маш сайн хэмжээгээр ингээд буурч гисэн ийм үзүүлэлтээ авс цэвэршүүлэхийн өмнөх ба дараа нь гэсэн байдлаар хамгийн их өснөгтөн дээр үл ингэж харагдаж байгаа гэсэн. За ингээд бид нар ерөнхийдөө бидний яг хүсчихсэн үр дүн гарсан учраас 3 их усврээрээ ингээд ард иргэдээ ингээд хангаа явангууд ахиад биднэрт нөгөө баруурсан би хүн амын тоо нэмэгч байгаа учраас үндний усны хэрэглээ дагаад нэмэгч гин гэж хэлсэн те. Үүнтэй болоод бид нар нэг шинэ их усвэр дээрээ ахиад энэ 5.6 та хатуулагтай байхад бид нар ус цэвэршүүлэлтээ маш доошоо явуулсан юм чи ахиад нөөц их усвэрийг араа өндөр 638 мг эквивалент литртэй хатуулагтай усыг ингээ холилт хийсэн. Ингээ холихгүй нөгөө хэрэглээний маань төвшөө яваад байгаа учраас ингээ холилтыг хийгээд нэг ус нөөцлөг сандаа 1000-аа санд одоо 612 хатуулагтай энэ усыг ингээ бариад за эндээсээ бид нар цаашаа цэвэршүүлэх байгууламжаараа оруулаад цэвэршүүлсэн усыг 2000 м3-ийнхаа ус нөөцлөг санд ингээ хадгалаад хамгийн хэрэглэгч рүү түгээхтэй үйл озоны игээр хариуцгал халдвар үүжүүлэлтийг хийгээд ингээд явж байна гэсэн. За тэгээ үр дүнгийн үзүүлэлтээс харах юм бол бид нар одоо 612 та хатуулагтай усыг бууруулад 3.4-тэй одоо 44%-аар ч юм уу ингээ бууруулж байгаа. Энэ үзүүлэлтэнд бид нар бас нөгөө практик гэсэн учраас аль болох нөгөө хангагч байгууллага учраас эдийн засгийг бууруулах тийм үр дүнгуудыг бид нар хүсээд байна. Тэнгүүд энэ дээр бид нар цэвэршүүлсэн усаа ингээ холиод 1000-2000 санттай гэж би яриад байгаа тийм. Тэнгүүд 2000 м3-тэй бид цэвэршүүлсэн усаа оруулаад үүн дээрээ бид нар бас түүхийн усын 20% холилт хийдэг. Тэнгүүд энэ үрдэн тэр холилт хийсэн үр дүн дээр хатуулгын маань хэмжээ 3.4-тэй болж ингэж бууж байгаа ийм асуудал технологиг нэвтрүүлсэ гэсэн. За тэгээд ерөнхийдөө ус цэвэршүүлэх байгууламжаа харах юм бол бид нар 2023 оны 3 сард бид нэр түүхийн усаа 241,611 тонн усыг хүлээж авангуудаа за 232,600 4 тонн усын хондоо цэвэршүүлэх байгууламжаараа цэвэршүүлээд гаргачихж байна гэсэн. За хамгийн сүүлд бид нэр 2025 оны үзүүлэлтээрээ болонгууд яг 12 сарын турш бүтээн хийжсэн гэсэн үг цэвэршүүлэх байгууламж маань тэнгууд 365 тонн 150 58 тонн ус түүхийн усыг оруулаад за яг цэвэршүүлэх байгууламжаас олонгууд 350,640 тонн усыг цэвэршүүлээд за үүн дээрээ 2000 сангийнхаа 20% нөгөө түүхийн усны холилт хийдэг гэжсэн те. Тэгэхээр нэг 70,000 тонн усыг бас түүхийн усаар ингээ холиод за ийм процессуудыг явуулж байгаа. За энэхүү одоо бидний энэ ашиглаж байгаа цэвэршүүлэх байгууламж маань болохоор нөгөө энгийн механик үйлдэлтэй
За яадаг вэ гэхээр нэг хоногт нэг 14-өөс 15 цаг ингээ ажиллаждаг. За боловсруулж байгаа ус нэг 950-аас 1050 тонн усыг боловсруулад за бид нар мэдээж энийг ингээд маш их хэмжээний усыг өдөр болгон цэвэршүүлж байгаа юм чи буцаад фильтрийн маань бохирдол явагдаад ирэнгүүт өдрийн 8 цагтаа бид нар фильтрийн сэргээлтээ хийж яах гэсэн. Нийт фильтрэвэл бид нар одоо нэг катены шүүлтүүрийн фильтртэй бид нэг 20-оос 22 тонн усыг ашиглаад за нэг 7 хоногт нэг удаа 4 фильтрийнхаа сэргээлтийг явуулахад нэг 75-аас 80 тонн усыг ашиглаад за үүн дээрээ бид нар катенад анины шүүлтүүрийг бид нэг 10% давсны усмлаа сэргээлт хийж байгаа. За үүн дээрээ бид нэг 350 кг давсыг өдөр бүр ашиглаж байна. За энэ технологи дээр ямар зардлууд гарч ийнэ гэхээр ерөөхдөө давсны зардал гарч байна. За нэг ажлах хүчний зардал, за тэгээд цэглэгааны зардал гэдэг юм үү те ийм зардлууд гарч байгаа. За тэгээд хаягдл усны хувьд болонгууд 4% хүртэл хайжаад за тэгээд дүгнэлтээ ачив. За тэгээд ерөнхий бидний цаашдын дүгнэлтөл баруун орц сумын яар дэрэгдийг стандартын шаардлага хангалтны нийсэн усаар тасралтгүй хангаж байна. За магний боторын ионыг стандартын түвшинд аваадсан. За 4 иштэй систем маань 96% хүртэл үр ашигтай ажиллаж байна. За тэгээ 2023 оноос хойш бид нэр тасралтгүй ингэж үйл ажиллагаагаа явуулж байна. За үүнээс чойш одоо нөгөө мэдээж манайх аймгийн төв учраас цаашдаа өсөн нэмэгдэж байгаа учраас ус цэвэршүүлэхтэй холбоотой технологи шийдэл дэвшилтэт технологи одоо байнгын судалж ажиллаж байгаа. За энэ технологийнхаа одоо бид нар процесс явчлаа, технологи явчлаа ийм буурж байна гэх ингээ ярьж байгаа. Энэ дээрээ бид нар олонгууд 2019 оноос хойш дотоод хяналтын усны чиглэлээрээ яг хяналтын лабораторитой. За энэ дээрээ бид нар өдөр бүр сар бүр одоо улирал бүр тогтмол үр дүнгийн боловсруулалтаа хийгээд технологийн процессоо байнгын ингээд хянаад явдгаа гэсэн. За анхаарлаа туссан баярлалаа.